Энэхүү анги дээр дугаар 17-18 сэрж байсан өмнөх дурсамжаар эхэлнэ. Тухайн үед доктор Гэро андроидуудын гарт өгсөн бүгд санаж байгаах. Бидний мэдгэсээр дугаар 17-18-удаас гадна доктор Гэро өөр илүү аимшигтай андроидууд бүтээх гэж байсан юм билээ. Даанч өөрөө өгсөн болохоор түүний лабораторийн доор өөрөө бие даан ажилладаг компьютер тухайн андроидуудыг дуусгаж байгаагаар энэ анги маань эхэлдэг. Цаг хугацааны үед ер нь бол сэлийг ялсны дараа үргэлжлэнэ. Гэхдээ хэд хэдэн логикийн алдаатай. Үйл явдал хот руу шилжинэ. Гоку, Чичи, Гохан ер нь манай айд бүгд хотын хамгийн том дэлгүүрт юм хүм авсан шигээ амарцгааж байгаа харагдана. Энэ үеэр хотын төв гудамжинд дүүлэн мэдэгдэх хоёр хүн гарч ирдэг. Том биетэй нь Android 14, намхан нь Android 15. Тэд замдаа таарсан хүмүүс олон газруудыг устгаж байгаа хэдий ч тэдний зорилго ямар нэгэн зүйл устгах, хүн алах биш хэн нэгнийг хайгаад байдаг. Тэр хайж байгаа хүн нь мэдээж Гоку. Угаасаа бүх Android сэлийн бүтээсэн шалтгаан нь Гокуг алга болохоор бусад нь их хамаагүй байдаг. Дэлгүүр хэсэж ядарсан Гокугийн гэр бүл их дэлгүүрийн дээд давхрын хоолны газар хоол иднэ. Манай хэд доор нь юу болж байгааг мэдэхгүй яг сайхан хоол идэж байтал доороос нь шууд дайралт орж ирдэг. Утаа тоос дундаас Гоку тухайн газар байсан бүх хүмүүсийг аварж амжина. Нуранган дундаас Android 14, 15 Гокугийн өмнө ирж зогсноо. Нэх олон юм яриад байлгүй шууд л тулаан эхэлдэг. За та хэдэд нийгэм тайлбарлаад өгье. Android 18, 17 гэдэг дугаар нь доошлох тусам хүч ур чадрын хувьд нэлээд ихсэж сүүлийн үеийн загварууд байдаг. Тийм болохоор ер нь энэ хоёр нэлээд өвчтэй, дээрээс нь хүч сордог төрөл биш. Хязгааргүй энергиээр ажилладаг болохоор энэ хоёртой нэг их юм яриад байхгүй. Хотын төв тулаан үргэлжлэнэ. Гоку эргэн тойрноо хараад хотын төвд толдвол олон мянган хүн Тэнгэр рүү явах нь гэд Крилинд хэлнэ. Би эднийг хотоос дагуулад явъя. Чи үлдсэн хүмүүсийг аюулгүй газар руу дагуул гэдэг. Гоку Android 14, 15 хоёрыг дагуулаа. Хүн амьдардгүй хүйтэн мөсөрхөг газар руу дагуулнаа. Энэ үеэр лабораториос хамгийн сүүлийн Android сэрнэ. Тэр хар зэдэр бол нөгөө хоёроо бодвол хамаагүй илүү аимшигтай харагдах биш мэдрэгдэнэ. Үйл явдал туйлын хүйтэн цас мөсөөр хучигдсан хүн оршин суудаггүй зэлүүд бүсэд үргэлжлэнэ. Гоку, Trunks хоёр нөгөө хоёр андроидтой яг 2-2 хийх гээл тулаанд орохдоо бэлтгэдэг. Тэгсэн Trunks-ыг ганц хоёр зохиж унагааснаа Гокуг хоёр талд нь гараа нийлээ зодоод эхэлдэг. За тэгээл нэлийн эвгүй байдал орсон манай хоёр босч ирээл байж байтал нөгөө сүүлд сэрсэн Android 13 аль хэдийнэ ирсэн байдаг. За тэгээ Goku Trunks хоёрт яг юу болсон тухай тайлбарлаж өгнө. Доктор Гэрогийн супер компьютер бидний чамайг алахаар бүтээсэн гэж хэлэхэд Goku ч гайхаал явчихна. Бид гурав одоо чамайг ална гэхэд Goku та хэдийг хэн гэдэг хэдүүлээ байх чинь надад хамаагүй хүрээд ирэл гэдэг. Android 13 нэг дайралтаа Goku руу явуулдаг. Нэг бяцхан дайралт явуулахад Гоку цонин болон явчихна. Энэ хэдийг тулааныг холоос харж байсан Гоку Крилин хоёр ч юу ч хийж чаддаггүй. Крилин хэлнэ Гохан чи очлоо юу ч өөрчилж чадахгүй штэ. Улмал төв бодно. Бие бариад харж бай гэдэг. Нөхцөл байдал одоо бол нэлийн эвгүй 3 Android Гоку болон Trunks-ыг тал талд нь гарч байгаа бөмбөгтөд байдаг.
За яг энэ үед Vegeta гарч ирнэ. Гарч ирчээ Goku-г алах хүн бол зөвхөн би төмрийн аяглууд минь гэдэг Android 13 15 таамаг хэлнэ. Чи наад залуудаа анхаарал тавьдаг хүч тэнцүү 3937 эхэлнэ. Goku Android 13-тай, Trunks Android 14-тай, харин Vegeta Android 15-тай тус тулдана. Тэр явж битүү жижигхэн манай ер нь тус тусынхын тулаанд ялагдаад байдаг. Goku-гийн эсрэг Android 13. Нөгөө талд ч тулаан ширүүн үргэлжлэнэ. Vegeta нөгөө намхан гарт балбуулаад эхэлнэ. За тэгэл манай гурван талд зэрэг Супер Сaiyan болноо. Trunks бол нөгөө том золоотой яг ан ман үзнэ. Vegeta бол тагжин гарыг бол балгүй штэ. Малгайг нь сугартал нь зоддог. Goku бол Android 13-тай яг энэ тэнцүү үзнэ. За яг энэ үед Piccolo гарч ирэн Goku туслана. Манай Супер Saiyan болсон болохоор тулаан ер нь их сонирхолтой. Нөгөө талд Авху хоёрын тулааныг иймэрхүү. Android 13 нөгөө хоёрыг өгснгийг нь хараа нэлээд барцааж байсан энийгэд эхэлдэг. Тэгээ газар твтэж байсан Android 14, 15-ын үлдэгдэл голцом компьютерийн чипүүд бол энергийн батарейнууд Android 13-ын бие рүү маш хүчтэй сорогдсон ороод хувиралд орж эхэлнэ. Хувирлын явцсан дууссан Android 13-ын төрх бүрэн өөрчлөгдөнө. Яагаад энэ Android-ыг Super Android 13 гэсэн учир тайлагдана? Түүний биес гарах энерги манай эдийнхийг хол гэхэд дэндүү холд авчээ. Хөөхөн яриа өрөөтэй байсан Android одоо бол жинхэнэ алгын машин болжээ. Тухайн хувирлыг хараа Vegeta шууд л дайрна. Бүх хүчээрээ түүн рүү дайрнаа. Дөнгөж саяхан Android 15-ыг төвөггүй алсан Vegeta бүрэн нэгдэж дууссан Android 13-ийн өмнө юу ч болж чаддгүй дээ хөрхий. Аав гээл Trunks бас л очино. Түүн рүү нэг л дайралт явуулаа зогсооно. Араас нь Piccolo очино. Бас л нэг үнсүүлэл яваад өгөндөө. Хамгийн сүүлд Goku очиод түүн рүү мэддэг чаддаг бүхнээ инээ хөрхий. Даанч нөгөөдгөн Goku-гийн бүх дайралтыг авчаа байрнаасаа жоохон ч хөдөлтгүй Goku-гийн хөлийг бариад нэг өшгөлөөл унгаадаг. Дан ганц хүчиж биш түүний хурд бүх зүйл нь ерөн сээлтэй ижил хэмжээний төгс оршихуйд оцсон байлаа. Энэ тэндл манайхан зодуулсан газраар нэг мөлгсөн хүмүүс. Түүний гол байн Goku болохоор Goku руу шууд дайрастай. Тэгэл Goku руу нэлийн хүчтэй дайралт хийгээ бүр мөсөн Goku-г унгаадаг. Холоос харж байсан Gohan тэсэлгүй шууд түүн рүү дайрнаа. Krillin-ыг унгаачаал Gohan-ыг яг алхахын даван дээр Goku-г түүний ихнэр дэлхий дээрх бүх амьд бие дуудан сэрэнэ. Сэрсэн Goku өөрийн хамгийн хүчтэй техник болох Spirit Bomb-ыг хийх байрлалаа аван уснаас гарч ирдэг. Android 13 Goku руу нэлийн хүчтэй дайралт явуулсан ч манай хүн өөрт байх сүүлийн тэсвэр төвчээрээ гарган босож зогсноо. Түүний техник хийж байх үед цаг хожиж чадах ганц л хүн Vegeta. Vegeta ч босч ирээл түүн рүү дайрнаа бас л бүтлгүүтнэ. Хамгийн аимшигтай нь түрүүнээс хойш манай түүн рүү маш их дайрсан ч амжилттай гэмтээсэн нэг ширхэгч цохилт байдгүй. Trunks ч босч ирээ бүх чадлаараа дайрнаа бас л унаад өгөндөө. Энэ үеэр Goku Spirit Bomb-оо томруулсаар л байна. Үүнийг нь харсан Android 13 шууд л дайрах боловч Piccolo дахин босч ирээд араас нь тэрж аваад нэг дайралтыг нь дахин амжилтгүй болгоно. Goku ч бүх хүчээ шавхсаар Spirit Bomb нь нэлээд том болдог. За наатахад ягаас шидэжтэй гэсэн Goku шиддэггүй харин Spirit Bomb-ийн бүх хүч чадлыг өөрийн биедээ шингээдэг.
Gokku шууд Android 13 руу ойртоход Gokku-гийн хүчний туяанд Android 13-ын биеийн дэслэдгүй яг энэ үеэр шууд түүн рүү эцсийн цохилтыг нь өгнө. Тулаан дуусч дэлхийд дахин нам гүн болно. За энэ хүртэл үзсэн хүмүүстээ баярлалаа. Бичлэг таалагдсан бол та хэд юу хийхээ мэдж байгаа бах. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.